Бэж та амьдралдаа залхуу цав хийж үзчихсэн үү? Тэгвэл хамтдаа хийж үзье. Үлдээд байгаа мó? За, хай how are you? За, бүгд өнөөдөр залхуу цав хийж идэх чинь та өмнө залхуу буузал гэж сонсч ирсэн баг. Яг үндэ манай цувын залхуу биш яг эзэн залхуу маягаар л одоо хийж идэхэл байж байна. Яагаад гэх юм бол бүх юм нь одоо бэлэн байна. Тэгээд яг юу болж холион бант утгахаа сайн мэдэхгүй нь ядж хат би нэг амар сүртэй цувын бас хийдэг сайн хийдэг тийм туршлага жоохон муу байна. Тэгээд бөөндөө цувын сэгсэрцгээ. За тэгээд бөөндөө хийцгээе. Yes. За одоо бидэнд маш хэрэгтэй зүйлсүүдийн нэг бол мэдээж одоо орц найрлагнууд маань байгаамаа. За миний бидний Монгол ард түмний дуртай сайхан Үхрийн мах харагдаж байна. За эхний оролцогчийн нэр бол Даал Үхрийн мах. Жин нь чихчээхэн жин. Маш их мах юм шиг амтдах үүрэгтэйгээр оролцож байгаа юм байна. За дараагийн орц найрлаг юу вэ? Тэр бол мэдээж цувь. Хүний амьдралд ер нь ганцхан хүмүүс авах ер нь бүхэл бүтэн цувь болчдөг. Монгол хоолны 100 эрхэм. Дэлхийн хамгийн даруухан суперстар Төмс. Тэгвэл Төмс гэж яг юм бэ? Түүний дотор яг юу оршиж байна? Тэр бол нүүрс усны хаан. Хоолны ширээний суур байгаа. Дэлхийн бүх улс орны хоолндоо оруулж үзсэн ганцхан хүнс юм. Төмс хэдий маш даруухан байдаг ч гэсэн уудлаад үзвэл дотроо асар их юмтай, асар их юм бодож явдаг. Тийм энэ бол хайр юм. Энэ бол төмсний хайр. Энэ бол хоолны хайр. За одоо та нар одоо яг үндэ хоёр хуваагдах хэрэгтэй. Сонгон иддэг, сонгон иддэггүй гэдэг. Сонгон иддэггүй тал нь бол манай тал гэсэн үг. Яагаад вэ гэвэл бид нар өнөөдөр ямар ч сонгонгүй. Гэхдээ ногоон сонгонтой одоо цуун сэгсэрхэн. Бөөрийнхээ сонгон нь бол бас чанга шүү. Тэгэхээр аимшигтай юм. Миний бол эрлийн ээлж сэгсэтэн сайхан сэгсэрнэ. Үнэхээр дараагийн зүйл бол мэдээж луван байна. Энэ луванг яах вэ гэдэг маш чухал. Энэ лувангаар бид нар хоолндоо бол жоохон хийн. Гэхдээ гол үүрэг роль бол энэ луван бол лувангийн салат болох юм. За энэ бичлэгийн нэр нь залхуу цувь шүү дээ. Тийм болохоор мэдээж залхуу цувинд залхуу гурал буюу аль үжээ бэлтгээд хэрчээд хадгалчихсан ийм сайхан гурал байна. Энийг бид нар бөөндөө цувин болгоно. Энэ гурлын бид нар хоосон чанарыг нь орж олно. За би ингээд оролцогчдийнхоо ер нь бол сайхан хувцас талиулаад ингээ угаагаад жоохон спа гэдэг бариацалд оруулаа ингээ бэж гин. За энэ бол үнэхээр хөлтөө юм байна. Энэ бол энийг одоо тий өнгө зүс орж глоw ап хийхэд маш их хугацаа шаарддаг юм шиг санагдаад. За ийшээ хараад үзэх юм бол эдгээр бол аль үжээ бас тий хүн төрхөө олоод нэг одоо хувцлын үе шатандаа ер нь бол орж гинөө гэж хэлэхэд бас буруудахгүй. Энэ одоо хамар байна. Энэ хоёр бол нүд харагдаж байна. Энэ ам байна. Ам нь завсраа бас шүднүүд байна. Тэгээд за ер нь бол за одоохондоо бол мах маань ингээд бас тэ хувцлын үе шат буюу одоо гисэг үе шатандаа явж гин. Тэгээд тийм болохоор махаа өглөхгүйгээр их дараа нь одоо гиснийхэн дараа сайхан хэрчээж одоо бусад зүйлсүүдээ сайхан гэрчээд явнаа. Йоо ногоон сонгон бол бүрстэ нэр сэтэртэл авч штэ амар үнэрчээ. Янзын гоё агтай ногоон сонгон. Би босгоор ингээ миний яг толгой харагдахгүй энэд гол дүр орж харагдаад байгаа байхгүй юу? Миний бүр толгой байхгүй зүгээр ингээ гарын доор юм хийгээд дээр нь ам нь хөдлөөд нэг уруул нь хальт хулт ингэж орж ирээд байгаа байхгүй камерын дээр. Тийм болохоор ингээ суугаад ирчихэж байгаа шүү. Тэгээд сууж хэрчэхэд бол айгүй хэцүү бай. Ер нь бол би гайгүй бас хоол хийчихдээ юм аа. Энэ бас арай л их сонгон энэ одоо бараг сонгонтой цувин биш бараг цувинтай сонгон боллоо гэж. Йоо энэ бол хоол хийхийн хамгийн хэцүү парт дээ яг нэг их юм шиг багч юм шиг нэг. За ер нь бол ингээл яачаа тэгэл явандаа эдэр ширгэж мэргээл өөртөө алга болчих واخ гэж бас бодож байна.
Бас тгээсэй ч гэж бас найдаж байна тийм ээ. Тэгээд одоо намайг янзын цувын сэгсэрдэг одоо хүмүүс үзэх байх. За ингээ ногоон сонгон боллоо. Ногоон сонгоныг бол бүр үнэхээр ногоорчлон бүр хитрхи ихийг хэрцсэн юм шиг надад санагдаж байна. За одоо болохоор төмсөө ирчих. Энэ төмс нэг сонин. Энэ бол төмс биш байна. Миний мэддэг төмс бол амар гоё шаргал байдаг байхгүй юу? Янзын гоё шар тий. Тийм болохоор энэ бас манай цувингийн одоо амт чанарт одоо нөлөөлөх үү гэдгээс бол би бас маш их айж байна. Манай хоол залхуу нэртэй гэж болно гэхдээ тий амтгүй байж болохгүй. Тэгвэл бас хоол гол нь тийм хэцүү зүйл байна. Юмдаа сайхан нарийнхаа уурдурт гонцоо иччихээ гэдэг ер нь бол бодолтойгоор маш сайн хичээнгүйл нь би ажиллаж байна. Хичээнгүйл нь одоо ажиллаж байна. Одоо миний хичээж ажиллаж байгаа 5 хүн бас харж байгаа хаа ингээд хөдөлмөрийн үр шимээ одоо хүртэн гэдэгт итгэж байна. Арайч их төмс үү. Энэ одоо ингийн төмс ягаас үний ийм нэг зэвээс нэг тийм өнгө муутай юм болоо. Манай Монголын төмс бас будаа хийсэн шиг янз бүр шархах шүү те. Энэ одоо ихтгэнэ. Энэ одоо арай биш. Энийг усанд хийж тавиад маргааш өглөөний цанд чанаад идчих тийм үг юм. Энэ төмсөг байлгах бэл. Энэ төмсийг тоглооноос хаслаа. Чи хасаа шиг хасагдлаа. Одоо энэ зэтгүүл ашиг үлдээд энэ ингээ уран болоод энэ хоёр ингээ хослон жаргаж хоёр биентэйгээ уучрах нэ. Би бас луунгасаа ч гэсэн нэг амар сүртэй их бас хийхгүй гэж бодож байна. Би бас сургууль дээрээ презентацийн тавьсан байхгүй тийм болохоор жоохон ядарсан байж байна. Гэтэ ядралт намайг 100 идэхээс бол тосоохгүй. Би гэтэ нэг одоо хүмүүс чинь гэдэг штеп хамгийн дуртай хоол чи юу гэхээр ер нь монгол хүмүүс ялангуяа эрэгтэй хүмүүс дандаа нөгөө 100 ингээд тэгдэг штеп. Тэнгүүт би болохоор яагаад яг юунд нь дуртай байдیں гэж амар боддог байсан байхгүй. Тэгээд энэ хурж ирээд яагаад ч юм энэ яг насны юм байд юм болов гэж бас нэг 20-оос дээш настай болоод ирэхээр ингээд 100% банштай шүлхэм яасан юм дурталчтай болов. Яагаад ч юм энд хурж ирээд амар 100 дуртай болоод бүр ингээд найз мэдүү 100 хийж өгөх гэхээр үгчгээл үе тэгэл та гээл баг тэгээ гүгээд очичдээ шүү дээ. Очдог болсон байх лээ. Дахиад жоохон луун хийжээ гэж бодож байна. Луун бол нэг хүний минь бол муу юм байхгүй сайн. Төмөс бол хийдэж болохгүй. Төмөсийг хийдвэл одоо чиний өөх чинь задрахгүй царцсан гэж би бас сонссон. Батдаг нь мэдгүй байна. Бас жоохон хүмстэй болохоор юм чиг бас хэцүү юм аа. За гайхамшигтайгаар бүх зүйлээ нэдлгаанд орууллаа. Одоо бидэнд ганцхан махалт байна. Бид махыг хүлээсээр. Гэвч тэр баг болсон ч юм уу? За гэрчээ. За одоо эдрийгээ цаашлуулж яагаад ногоогоо махандаа хүрэхгүйгээр гэрчин шүү дээ. Энэ ямар их сонгон вэ? Боошо моо. Бурхан минь юу вэ? Чи баг хоолны орцны тал нь баг сонгон байгаа юм ч доо. Ямар утга учиртай юм бэ? Биологи хичээлээр заадаг шүү дээ. Одоо ингээ мах хэрцэн гамбинзэн дээр ногоогоо ирчихлахгүйгээд би ямар ч тач энэ нэгээ гой хүрэхгүй зай болгоод хийх гэж байгаа шүү. Эндхийн одоо ингээд мах ба штэ. Ингээд айгуу сайхан өөхгүй яасан гой харагдж байгаа ч гэсэн яг үүндээ гаднаа гэлэнцэг дотроо паланцэг заяа. Ингээд хоолнд идэнгүүт нэг харлаас анхаардаг ямар ч амт байхгүй нэг тийм зөөлхөн биш хатуу юм сонирн байдаг. Тийм болохоор ер нь бол жоохон Монгол хоолой хийж идэхэд бол урамгүй юм аа бас. Гэтэ Монголоос нөгөө нэг юу яагаад авчиж болт юм чинь хаа ингээд юм дотор хийн штэ. Одоо тийм мөнгөлөг цаасан дотор хийгээд тэгээд махаа ер нь бол тоондоо чанаад амар их давстаа шуудлах гэдэг л юу гэдэг лээ. Тэгээд аваад иж болт юм лээ. Тэгэхээр мууддаг юм байна лээ. Тэгээд энд бас хүүхдүүд тэгэж авчирдаг юм байна лээ. Тэр бас уралцмаар бодож штэ арга. Би нэг юм айж аимхаа зэрэлцээрэл арих гэж Монгол явж ирчээд борц авчирсан байхгүй юу? Тэгээд Франкфурт ер нь бол Герман дээр л амар шалгалттай байдаг зэн онгоцоор гарахад Герман дээр чинь бүр ингээд яаж хүмүүс амар ааштай тэгэл ер нь бол амар шалгадаг. Түүнээс бол турк мөркээс наашаа гарвал нэг шалгалт дээр бас гайгүй юм шиг үлээ. Туркээр дамжиж одоо Италид ирүүлэх юм яа энэ юу? Энийг юм иргэнэ тах юм. Йоо. Тэгэд Германаас дамжиж ирвэл амар шалгалтай байдаг тийм. Тэгээд би нэг борц авчирч ирэх үед миний чемдамыг бургуулж үзсэн мөзөө. Тэгээд за ер нь баг ачигдчихлаа. Нутгийн зүг явлаа одоо баг шорон орлоо гэж бодвол амар айсан чи зүгээр нөгөө усны савнда устай л орцол юм байл л дээ. Тэр нөгөө онцруу орохдоо тэгээд наа ч болохгүй аваараа гэж гайг өнгөрсөн. Тэр үчин драматал амар юм болж байгаа юм шиг. Баг сүүлийнхээ үгийг баг чат матер хүмүүс хэлээд байгаа юм шүү. За найз надад ачигдлаа. Борцноос боллоо энэ бүх зүйл гэж мэдээ юм шүү те. Тэгээд тэгдэг юм байна лээ. Тийм болохоор бас би борцоо мөнгөлөг цаасан хийгээл аваад ирсэн. Гайгүй гарсан шүү дээ. Тэгээд гэтээ гайнд харуулах гайтай байдаг баха. Тэгээ боломжтой байх хэрэгтэй гэж бодож байна. За энэ одоо энэ арай дэмтлээ. Энэ хоол бараг ногоон сонгонтой цувин гэдэг нэртэй хоол бол энэ мах нь ийм жижиг. Та бүхэн ойлгож байна уу? Мах нь ийм жижиг. Мах нь бараг хоолныхоо 5% нь. Тэгээ сонгон 50% нь. Энэ юу вэ?
Тийм болохоор бүүндөө энэ хоолыг аргалахын тулд борц нэмж хийнэ. За миний хэрчиж одоо янзлсан зүйл маань ингэж харагдаж байна. Энэ арай дэнтнэ, энэ арай та бүхэн хардаа энэ сонгон нь ийм их, мах нь ийм жоохон. Энэ одоо энэ болоо бол энэ юу вэ? Арайчтэй. За би одоо сайхан юмаа одоо хуурж байна. Мах төмөс луунгаа хийчихсэн. Тэгээд ер нь бол маш сайхан харагдаж шүү. Тэгэл гайхамшигтай. Энэ бол залхуу цуйн гэхэд бол баг залхуугүй цуйн юм шиг харагдана да. Үнэхээр миний бүр ам бүр ээрж гин буурж гин. Гэхдээ энэ их хоолыг одоо их хоол болох юм шиг санагдаж байна. Тэгээд энэ их хоолыг яаж барахаасаа мэдэхгүй байна. За одоо за ямар ч тач дуугаад тэгээд ингээд эдрийгээ сайхан амраагаад хуураад ус игээд тэгээд одоо яг ямар одоо хамгийн чухал парт нь манайха ерөөсөө гурил гэж би сонссон заяа. Гурил ямар болох уу гэдгээс л ер нь цөөн шалтгаална. Заяа. Тийм болохоор хэдүүлээ одоо гурилан дээр маш сайн ингээд анхаарч маш сайн фокуслж ажиллах хэрэгтэй. За энэ нийтвэл бол хамаагүй надад энэ нийтвэл өөртөө ингээд сайхан хуурагдаад төлөгдөөд байж ингэж бодож байна. Ингэж харахгүй бол би бараг хатгүй байхаа. Хамгийн чухал парт нь их чи мэдээж бас амтлахаа байгаа шүү дээ. Тийм болохоор бөөндөө хөрөгчөнд юу вэ? Тэр бүх юмараа одоо амтлах гэж үзье. За манай хөрөгчөнд юу байна вэ гэд харуул байна шүү дээ. За sesame oil гэдэг зүйл байна. Энэ бол сайхан үнэр оруулах байх гэж одоо найдаж байна. За бүр цаашлах юм бол одоо soy sauce гэдэг зүйл байна. Энэ бол бас зөвүүн хусан шүү дээ тий манайхаа soy sauce. За өөр юу вэ? За ер нь ингээл хөрхөн бас цомхон тий болчлоо. Тэгээд цувын дээр мэдээж энэ юу тавиад идэв? Sweet chili sauce тавиад идэх гэж бодож байна. Гүүчүү жам байна. Гэтэ гүүчүү жам нэг бас илүү байхаа Монгол хоолнд. За ер нь энэ гурваар л учир начир нь болох юм шиг байна шүү. За одоо тэгээд хоолоо амталцгаая. За одоо яг энд одоо манай чухал зүйл ингээд буцлаад болоод ингээд цувын төрхөндөө ороод байж энэ тэгээд бөөндөө хэдүүлээ бас хүлээнгээ сонирхолтой юм хийж үзье гэж бодлоо. Тэр нь юу вэ гэхээр би одоо ChatGPT-ээс цувинтай холбоотой одоо 5 үг гэж бичнэ. Тэгээд надад үг өгснийхэн дараа бөөндөө тэр үгийг ашиглаа. Тэр 5 үгийг тавуулгыг нь оруулаад тэгээд нэг марзан хөгжилттэй сонирхолтой нэг тийм шүлэг шууд тэр дорн ингээ ямар ч бэлтгэл байхгүйгээр шууд зохиоё гэж бодлоо. Энэ одоо яагаад энэ ч нэг тийм илүү толгойтой юм шиг болчиход байгаа юм бэ? Гоймон юу вэ? Цувинтай холбоотой гэдэг тийм юуны ч байгаа юм. За нэгт ямар тач гоймон гинэ. Хоёрт халбаг, гуравт тогоо, дөрөвт амтлагч, тавт бороотой өдөр гэдэг надад 5 үг өглөө заяа. За бөөндөө бас бидэнд бас ая хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээд нэг шүлийн ая тавиад одоо шууд зохио заяа. Яа өмнөөс нь бүр яад хаа юм. Шүлийн ая гэж хайч тээ. Нөгөө нэг ямар ч юм хийсэн үнэн сонсогддог тэр ая чинь юу вэ? Үгүй энэ ямар дарк орж байна энэ ая. Гомин шиг урсан нулимсаа төвчж ядан халбагтаан тарган гударлаа. Хажуу айлын хүнээсээ тогоо гуйсан боловч юу ч алгаа гэд надад харамллаа. Амтлагчгүй юу чгүй арчаагүй царайлж явхад минь бороотой өдөр миний нулимсыг нөөж гаргадлаа. Яа нус ургач штэ. Нусаас уртл зохиолоод энэстэй амар аюуна. За дахиад жоохон хальт нэг бодод сая бүр ямар ч бодохгүйгээр шууд хуссан болохоор бас жоохон алдаа оноотой шүлэг гарч байгаа шиг байна. Одоо яг жоохон бодоод үзье. Энэ цуй маань түлэгчгүй тий. Үй түлэгдээд байгаа юм уу? Түлэгдээд байгаа юм уу? Уус ах уу? За баларсан манайхаа. Одоо юу шүлэг вэ бэлийг шүлгээ бэл. Туршиж үзье заяа. Өөр за 10 үг гээ. Өөр 10 үг. За нэгт савх заяа. Би дараалалаар нь зохио заяа. Нэгт савх байна. Хоёрт тос, гуравт ногоо, дөрөвт мах, тавт халуун, зургаад тайлбаргүй амт, долоод
саванд багтахгүй, 8-д дүүнар булаацалдсан, 9-д үнэрт толгой эргэсэн, 10-д гоймонгой нууцлсан гэдэг нэртэй юу балаад үг гэдэг чи өөдөөс өгүүлбэр өгөх юм. За ямартаач ийм 10 одоо үг өгсөн байна. За энэнийг одоо яг цуйн гэдэг нэртэй шүлэг зохио зөө. Яг цуйн гэдэг нэртэй. За ямар аян дээр зохиох уу гэдэг бас их чухал юм байна. Савх шиг нарийн хөлөө санжигнуулан байж би галт тогоо руу орлоо. Тосондоо баригдсан галт тогоо минь өөдөөс тоомжирхүү гэх чин ширтнэ. Юугүй? Дамдари юу? What the fuck энэ юу болчихвоо? За одоо дахиад яг энэ жоохон комбинацийг жоохон ингээд яад юу заяа. Одоо нэг айтайгаа шиг хөгжилтэй ай бэ нү? Гой сэргээсэн те. За хайрын мадрагал тэр юу зэ. Чи над руу татсан шулуун жавтас би чам руу татсан шулуун жавтас. Гэт нөгөө лавсрангой хайрын мадрагал гэж шүлэг өгдөө шүү. Тэрэн дээр яа. Савх шиг хөлөө санжигнуулан байрам. Тосондоо баригдсан галт тогоорууга тоомжиргүй гिचэн би алхлаа. Хитгэн сайхан цуйн хийж идэ гэсэн бодол хийхэг цээжинд минь төрөвч ногоо мах туцныг бодож мөнгөгүй төрөвчөө хий хоосон ширтлээ. Адаа халуун биш хүүтэн байлаа. Ямар ч тайлбаргүй амттай хоол хийж идэ гэж бодтол савндаа багтдаггүй цуйн хийж идэх хүсэл надад төрлөө. Үнэрт нь толгой иргсэн тэр муухай хоолыг дүүнэр надад зодуулах уу гэсэндээ улаацалтаж идлээ. Яг үнэндээ цуйны гурил зурхаас талхуурсандаа бэлэн гомингийн гурил цуйн дотроо би хийсэн юм а. Энэ бол гомингоо нууцсан цуйндаа ицсэн хоол байлаа. За нэг иймэрхүү юу боллоо шүү банаха. За одоо энэ хоол мал бүлэгдэг энэ бүр замраа галтлаа. За одоо манай хоол болсон байхаа. Тэгэхээр би бол жоохон бас ууранд нь бас жоохон бэлгэй гэдэг нэг бодол төрлөө. Тийм болохоор үдээлээ. Одоо гэлс хурдан төмс биш луунгийн салат хийж идэн заяа. За та нар угаас надаар хилдүүлдэггүй лаг луунгийн салат хийж идэцгээдэг байх гэж би маш их найдаж байна. Тийм болохоор луунгийн салат хийж байгаа бичлэг нэг амар үзүүлээд явах те. Баярлалаа. Тийм бол болсон байна. Одоо надад ганц л асуулт үлдчихээн. Тэрний юу гэхээр яаж энэ цуйнг сэгсрэх вэ? Одоо цуйнг сэгсэрч л үзүүлэхгүй бол цуйн хийсний хэрэг гарахгүй шүү дээ. Тэгээд яагаад ингэж дахиж байгаа тоо. Бүгд сэгсрэх юм байна. Бөөж юм болох юм шиг. Юу яагаад ингэ сэгсрэх юм бэ? Холих. Штэ юм те. Сэгсрэх юм байна. Бүгд хамт унцах ч. Яг бүрээ хэлчихжээ. Альвэ. Яа тагалаа. Йоо ятач. Альвэ. Хүбэ. Яа за. Үнэн сэгсэрсэн шиг сэгсэрлээ. Одоо зүгээр л маялахгүйгээр хутгачих. Нэг заавал ингэж ядраадах шаардлагагүй зүг хутгахчаад л ер нь бол болно. Йоо. Борцтой цувин шүү дээ хүмүүсээ. Йоо. За. Бидний цувин ингэж харагдаж байна. Та нар хараад одоо амтын ингэж мэдэрч гин үү? Та нар ингэж мэдэрч чадах юм шиг санагдаж гин үү? Энэ бол яг үнэхээр гоё наа худлаачгүй би нэг. За бидний залхуу цувь нэг иймэрхүү харагдаж байна. Тэгээ үрцээ гоё хэрчээд хийчлээ. Жохон загварын үед жохон тутмаг харагдаж байна. Гэтэ сайжирдсан бооз тээ. За энд бол луунгийн салат байна. За энд төмсний цувин бол сайхан сэгсгэр сайхан нарийнхан цувин болсон байна. Одоо хамгийн чухал парт болох идэх парт эхлэх гэж байна. Йоо. Үнэхээр амтгүй байна. Хутлаас амар амттай. Луунгийн салаттай. Чүү за. За сайхан олцоороо манайхаа бүүндээ бас
том бас юмны ард гарлаа шүү дээ. Би өөрийгөө ингэж цөөн идсэн байна. Цөөн идэд явж байгаа гэдэгтээ бол итгэхгүй байна. Өөрөө хийж идэд явж байгаа гэдэгтээ итгэхгүй байна. Би маш сайн байна. Яагаад цөөн ийм гоё юм бэ? Яг юу нь гоё байгаад байгаа юм бэ бүр нэрээ? Яа. Би гоё хаас тэгэхээр бүжиглэмээр санагддаг. Тасархай. Би нөгөө нэг ингээ хоол нэмшлэг үздэг байхгүй. Тэгэхээр ингээд хоол нэмшлэг хийж байгаа хүмүүс ингээд бүр нэг шувууны хошуутай юмчиг амар жижигхэн ингээд иддэг байхгүй. Нөгөө би яг дотроо яа наадхай амар том сайхан халбагдаад амруугаа чихэд идэд өгөөчтэй гэж амар хэлмээр ингээд тэгүүлмээр санагддаг байхгүй. Тэгээ одоо өөрөө бас хоол одоо идж байгаа хэрэг гаргаж байгаа юу вэ? Одоо тэр өөрийнхөө хүслийг одоо өөрөө биелүүлэхий. Өөрөө одоо амар том халбагдаж идий. Идж байгаа шүү би. Яа. Арай л дэндүү жаргалтай юу? Арай л жаргаад байна уу? Ямар гоё юм бэ? Хөөе за энэ нэг гурилын алтай явж шүү. Би та нартай гээл яг сайхан өөрийнхөө гоё бас жоохон ачиртай нэмж идэж байгаа шүү. Манайхан бол ойлгоно дөө. Тэ мэ? Манайхан энэ бичлэгийг үзээ цөөн идмээр санагдчих юм бол санагдчихвэл лайк дараад subscribe хийгээрэй. Тэгээд намайг маань найзууд чи ингээд бүр хоол идмээр санагдтал иддэг гэдэг байхгүй. Тэгээд та нарт тэгж гин үү? Та нартын мэдрэмж төрөгдөж гин үү? Эсвэл бүр хоол идмээрөө санагдтал идэж гин үү? Дэндүү гоё хоол ичжээ. Манайхаа энэ одоо арай хэтэрний энэ тогоочийн цувин гэдэг нэртэй юм их юм. Би тэгээ гоё хоол иддэг бичлэгэнд орохыг хүсэж шүү дээ. Тэгвэл би өөрөө амар сайн идэх бах та гэж бод. Тустай хийдэг лаг цувингийнхаа нууц жоруудыг оруулцаагаарай. Нууц жороо нууц биш болгоцгоо. Тогоотой наваа залгичд юм уу? Дүнгээ гоолж яаж чад ингээ боцтой болохоор бүр аймаа гоё. Та нар ингээд гоё хоол идвэл ингээд бүжиглэмээр санагдав. Би бүр яг тэгдэг. Манай аавч хоёр үзээд наваг өө тулгаж ямар амар идэх болсон бэ гэж бодох. Янзтай.
Тэг сайхан гизээлээ дэвтмээр санагдаж байна дөө. Тэгээд та дараагийн одоо ямар хоол хамтдаа хийвэл бас гоё байж болохоор байна. Тэрийг комент хэсэгт бичээрэй заа юу. За би бол буузаас бусдын болгочих хаа л гэж бодож байна да. Бууцан дээр бол бас жоохон эргэлзэж байна. Тэгээд ямар ч төрлийн хоол туршиж үзэж болно. Тэгээд манай залхуу хоол дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд энэ дугаарын зочноор манай залхуу бууз биш ээ. Залхуу цувь маань оролцлоо. Тэгээд цувиндаа бөөндөө баяр хүргэе. Тэгээд үнэхээр чи маш их хичээлээ. Би чамайг гой сайхан болгох гэж хичээлээ гэж галзуураад ингээ ганцаараа ирээд ивчихгүй те. За. Тэг гоё исэн байх гэж найдаж байна. Лайк дараарай, subscribe хийгээрэй манайхаа. Тэгээд комент хэсэгт дараа нь ямар хоол бөөндөө хийж идвэрээ тэр тухайгаа хэлээрэй. Тэг бөөндөө хамтаа хийж идэх болно. За тэгээд баярлаа. Баяртай. Тулган байла. За баяртай баярлаа.